За яг хоёулангийн урд байгаа энэ мөнгнүүд таал мөнгөнд дэвсгэртүүд байна, канадсан мөнгөнд дэвсгэртүүд байна. Хоёр өөр мөнгөнд дэвсгэртийг скотчсон ч байх шиг байна. Энэ ер нь яг хэдэн сарын одоо орлого бай. Одоо өдөржингөө манай одоо энэ орлогын аппаратууд мөнгө тоолдог. Тэгээ яг энэ мэтлэн одоо ингээд нөгөө гүйлгэн нэвтрэхгүй хурамч мөнгнүүд авах юм бол ингээд ялгаал тавьчихдаг гэсэн. Энэ бол манай бас нэлээд хэдэн сарын одоо ингээд хүлээгдсэн одоо нөгөө нэг одоо банк тушааж болохгүй мөнгнүүд нь байж байгаа. Одоо энэ бол жишээлбэл ингээд Канадад ч гэсэн ингээд 20,000 төгрөг жишээл байж байна. За тэгээд ингээд одоо юу гэдгийг нөгөө нэг одоо бол зорчигчд маань бол мэдчихэж байгаа нийтийн тээврээр 1,000 төгрөг болчихсон байж байгаа. Гэвч одоо 1,000 төгрөгөө хийдэггүй. Тал мөнгө хийдэг, өрөөсөн мөнгө хийдэг, хоёр мөнгө нийлүүлээд хоёр өөр мөнгө одоо скотчтой хийждэг. Эсвэл бол одоо ийм канадсан мөнгө хийждэг, уранхай норхоо мөнгө хийждэг. Бараг өдөр энэ уусны талаар бараг 30 мөнгө гарч. Бүх автобуснуудаас нийлээд гэсэн үг тий. Энэ дэхтэй нэг зөвхөн манай бааз тий. Тэгэхээр бусад баазууд тэрний нийлэх юм бол өдөрт бараг шуудаад ийм түвшин гарч иж байгаа гэсэн. Хэлэх зүг ойлгохтой нэр. Иргэдийг нэг соёлтой мөнгө төгрөгөө бүрэн бүтэн хийдэг байгаасаа л гэж хүсэж байна. Бид нар нөгөө нэг дэлгүүрт ороод талах авахтаа тийм үү ингэж тал мөнгө барьчаад энэ талах авъя гэдгүүтээ ижлэх юм шүү дээ тий. Тэгэхээр соёлтой мөнгөө бүрэн бүтэн хийгээд энэс гадна нөгөө нэг мөнгөө ингэж дутуу хийж байгаа хүмүүс зарим нь бүр ингэж юу яадаг 100 төгрөгөнд 0-ын цаас боогод хийсэн тохиолдол зөндөө байдаг. Нөгөө хийцэн баримтнууд ингээд мөнгөнд дунд боогод ингээд хийчихдэг. Тэгээд одоо бараг ингээд өнөөдрийн мөнгө ингээ янзлаад дуусгаад баг тосгуур бараг ийм цаас, чихрийн цаас мас дангаа ингээ мөнгөнд боогод хийцээг гардаг байхгүй манай өрөөнөөс би нөгөө нэг их сая ингээ цэвэрлээ шүрдэ авцсан байл да бараг тосгуур яг тийм гардаг байхгүй. Одоо нэг юу он л гэхэд ингээ гадаад мөнгө хийдэг. Нэг юу он манайх нөгөө нэг Монгол мөнгө болохоор ингээ наагаад банк авдаг бол гадаад ийм уранхай мөнгөийг хизээж банк авдаггүй. Ягаад гэвэл ийм задгаа мөнгийг банк сольж өгдөггүй. Тэгэхээр энэ бүр ямар ч ашиглах боломжгүй гэсэн. Одоо бас боловсралтай соёлтой байхгүй бол мөнгөнд тэмдэгт маань бас үнэхээр бас одоо хүн төгсөлд очсон. А дээрэс нь огт мөнгө өгөхгүй. Одоо жишээлбэл урт залгаа манай одоо урт автобусууд дээр хойдлын санд одоо хаалгаар бол огт мөнгө өгөхгүй иргэд маш их зорчиж байна. Тэгэл одоо эцсийн буудлууд дээр ингээ харахаар иргэд маань жишээл урт автобусанд суух сонирхолтой мөнгө төлөхгүй хүмүүсүүд нь л тийшээ гүйж орох гэдэг. Нийтийн тээвэрт манай маш олон хүн ажиллаж байгаа. Нийтийн тээврээр пенсионд бас бүхэл ямаар явж байгаа болохоор энэ ийм их мөнгө ингээ бүрэн бүтэн хийх юм бол бид нэр ингээ парк шинжилэлт хийгээд бидний цалин хүртэл нэмэгдэх боломжтой. Тэр одоо эрхэм үйлчлүүлэгч зорчигч нар маань одоо нийтийн тээврээр зорчихдоо одоо зориултын мөнгөний хайрцаг мөнгөө хийдэг. За мөнгө хийж байгаа мөнгөнд дэвсгэрт нь болохоор хууль ёсны буюу гүйлгэнд нэвтэрдэг ийм мөнгөнд дэвсгэрт одоо хийж хэвшээсэй гэж одоо та бүхнээс бас хүсэж байна.